4-5 дээр л үү. 4-5 дээр бол яг хоёр баг хоорондоо таарах нь ойлгомжтой. За гэхдээ бодносоос 4-өөр гарах боломж байгаа. Майнерс хэрэг хожигдох юм бол боднос 4-өөр гарна. Дараагийн тоглолт. Булаагаад авчудаа сая. Давхар хамгаалтын эсрэг Маккензи Муур алхаад гараад ирсэн хөнгөн самбардаад өгсөн тоглолтын нээлтийн оноо гэж нэгээр гарах. Магтлал би Маккензи Муур зүүндээ яваад орсон довтлогын амжилттай дүлгүүнөө садаж байгаа юм байна. Туслаа аваад өндөр амлагч гүрдөрөө татсан да тулын нэвтдээрээд орсон довтлогын амжилттай. За гайрти довтлогын найруулга байсаар байна. Амжуул таслагдсан. Баасан дорж гараад ирсэн Харисыг нэг дохиод самбартаад явуулсан. Магийн 11 дэх оноо боллоо. За гайрти тоглолт болсон байгаа харагдаж байна. Хиддэх бөмбөг адалт нь олчвдоо SJFS. За завсарлага орж ирэх баха. Зэпэлис суулж болов удаа хугацаанд хийсэн байгаа. За тулын ахаа баруунда нэвтдээрээд орсон довтлогын. За Жордан Харис бөмбөг тасалсан. Нийслэгийн цаг. Ихгүй цаг их л доошоо орцсон да бөмбөгөө өөртөө хоол нугаад яваад орсон Илбэгийн дулгын довтлогын амжилттай. Хамгаалагчаас олсон Аалны эсрэг Жордан Харис хурдаар илүүргээд ямар гоё ялхамт вэ. За урагшаага хурдан довтлогоонд гараад ирсэн Ижисүү багийн 10 дахь оноог авсан гэдэг. Онооны за Ижисүү эсрэг нэг эсрэг тоглох орон зай бол үүсцэн да өөрөө бие хүчээр шахаад орсон бөмбөгөө нуусан довтлогын амжилттай болсноор үндэсний дээдлийн ихний оноог авлаа. За Эрдэнэ дүүн дээр хамгаалтыг хийж байгаа бүгдээр ажилласан садгаад авчлаа. 3 эсрэг довтлогонд гараад ирсэн Чингүүн контакттай явсан довтлогын амжилттай болсон. Завхан Бродерс ухаа. За Эрдэнэ довтлооны секунд дуусч байгаа. Хизүү байдлаас дундаас шидэлтэн амжилттай болж Мөрөлтөний санд руу сууснаас шаалчгүй багийн довтлогоо унсан шүү. Карник бөмбөгийг саатгасан да угшаа гараад ирсэн. Хүчтэйхэн төгсгөлийг хийчлээ дээ. Өөрийн үр нөлөөгөө харуулж байгаа тоглогчоо Маккензи Муур хэтэрхий тайван байлаа. За үүнийг нь тийм ачаал бүтэлтэй тоглолт Эрдэнэ. За өөрөө бодтой адил байж та божигнуулсан. Бүтэн тойроод системээс гаргасан дамжуултыг Мэнд баяр уншаа тасалсан. За урагшаага илүүргэж хурдаар гарч ирээд нэрийн уцалсан хөдөлгөөнөө сая хийгээд инээгээд буцаж байгаа харагдаж байна. Үлзий орших дундын зай шидэлт амжилттай болсон. За тоглолтын өмнө ийм шидэлтэн зай гараад ирсэн доошо Чингүнийг суулгаж байгаа маа дундын зай шидэлттэй аадсан Карник хөнгөн гिच нэмжлээ. За Мэнд баяр бөмбөг шилцээр дүлгөөн мөрөн хомж ороод дундын зай шидэлт угааж байгаа дунж байна. Хаалны өвдөд Сэмбакаринад тоглоогоо удсан ер нь жоохон төсөөрөх зүйл бол байгаа. Карник 2-ын эсрэг Ижисүү түн дээр ганцаар хамгаалтыг хийж байгаа таархан дамжуулалт таслагдахад ойрхон байсан. Гэхдээ ойсон бөмбөг дүлгөөн мөрөн дээр зүүндээ өдөлсөн Саруул Эрдэнэний завчин дээр суулгаж байгаа юм байна. 3 оноо шидэлт амжилтгүй болсон. Дүлгөөнийг хаших хинч байсангүй дээ бодогтой л байна. Таар илүүргэж тоглох болуудаа тулаг гаргаад өгсөн. Сул шидэлт явуулсан Элбэгийн дулаг. Хоолын зай зүүндээ нэг цэцлээ аваад Ижисүүд нэгээр өгсөн хөнгөн төгсгөл байна. Нааланд бөмбөгийг дамжуулж байгаа юм байна. Маккензи Муур шидэлтэн дээр гараад ирсэн дээ. Олон зай шидэлтэн амжилттай болж байна. 5 орон зөрүүтэй тоглолтын тоглолт. За давхар ирсэн бүр нэг тоглолт сулгарсан тулуу байсан байна. Илүү алхамт болжээ. Яг 2 дахь тоглолтоос нь 32-ыг манай хөлгүүдийн эсрэг хийжсэн санагдаж байна. Зягаан цолны Эрдэнэ орсон Муур бөмбөдөр нь гар буулгаад садгаад авсан урагшаа урдан довтлогоо дүлгөө мөрөн орж ирсэн. За Завхан Бродерс болох. За дамжуулалт тулуу дээр ирсэн тулууи бодтой байг онгойлгожээ. За Чингүнээс цэцлээ аваад Харис өөрийгөө суллаад ямар гой зүсэд гүйцсэн бай. Төгсгөлч гэсэн чам байна. Тоглолтын хэмнэл бол нэлээд өндөрсөд эхэлсэн. Дүлгөөн дундаас сул довтлогоо өмчтэй болсон. Багийн 50 дахь оноо төгссөн довтлогоогоор явахыг илүүд үдсэн хөөргсөн довтлогын амжилттай. Чингүүн бас төдийлэн довтлогоонд орж чадахгүй байна. Дүлгөөн шууд хөөргөөд явуулсан. Дараас оноо их хүндхэн байдалд бөмбөг алдуулсан урагшаа. Дүлгөөнд уралдуулаа гаргаад өссөн. Гавигийн дүлгөөн довтлогоо алдсан 60-аас. Тулуй баяхан тавьчихсан. Ямар холоос шидэж байна. Маккензи Мүүрийн шидэл оновчтой болсон. Тоглолтоо Эрдэнэ загалоор дүлгөөн зүсэд гүйцсэн. Тэгээд будтай л яаж нурууны зураг гараад байна. Би ямар гоё юм бэ? 2 дахь боломж үүссэн. Доор Маккензи Муур суларсан байна. Багийн 48 дахь оноо. За эхний үеийн сүүлийн хэдэн секундыг сайн ашиглах хэрэгтэй байсан юм да. Уг нь Харис ямар хэцүү байлаас төгсгөч вэ? За Маккензи эсрэг. 2 том залуу тулсан. Аргашаага унаад шидсэн Джеймс.
Доор ямар гоё гүйсэн бэ. Дүлгөө мөрөнгө анзаарсан тоглогч байсангүй. Дэлгүү дохиод зүүндээ дайраад орсон ямар гоё дамжуулт байсан бэ. Джеймс Карник зүүн гарын хүчтэй төгсгөл байна. Ай хэцүү л төгсгөлийг за хийчүүдээ. Зөрөөд тулуу урд нь болохоор багийн 67 хоног авсан. Энэ үед завхан брод урд хийгээд гараад ирсэн. Алдаатай төгсгөл амжилттай. Хоёр нь эсрүүгийн хамгаалалт за Жордан Харис төгсөн. Довтлооны секунд дуусч байна. Ижисүү аваад хамгаалагчаа аргалаа төгсөгчлөө. Тэ? Өөртөө олсон боломж бол найдвартай ашиглалаа. Да үлзий уршихын ямар гоё мэдрэмж байна. Болцоор байна. Дүлгөө мөрөн урагшаа гараад ирсэн урд нь болохоор багийн 60 хоноогоо авлаа. Хийсэн байна. Урагшаа өгсөн дамжуул тулг гараад ирсэн урд нь болохоор оноогоо ахиулсан. Харис загвал Ижисүү довтлогын амжилттай. Бодогтой талбайд бол үнэхээр асуудалгүй байна SJFS. Маккензи за зүүндээ яваад орсон. Маккензи мөрөнд довтлогын амжилттай. Үүсгэсэн шүү. Маккензи хоёр өндөр хамгаалагчийг өөр дөрөд та дүлгөө мөрөнд рүү гаргасан. Дүлгөө мөрөнгийн олон зай шидэлтэй амжилттай болжээ. Маккензи мөр зүүндээ яваад орсон. Мөрийн довтлогын амжилттай болсоор ердөө нэг бөмбөгний зэрэг болж ойрсон. Дахиад зүүндээ хомж ороод бөмбөгний шилжилт дашторч холын зай шидэлтийг гүйцэтгсэндээ 3 оноо шидэлтэй амжилттай болсон. Дөрөвс дэш байгаа. Тулаг зай гараад ирсэн. Илбгийн тулгын явдлын зай шидэлтэй амжилттай болсноор завхан Бродерс Эрдэнэ баруунда хомоод орсон. Их хүнд байдалд орцсон шүү шидэлтэй хаадсан. Карник хоёр дахь боломжийг үүсгэсэн нэмэлтийн шидэлтийг гүйцэтгэнэ. За хоёр дахь амжилтгүй болсон. Карник бөмбөг дүрсэн ч авч чадсангүй дүлгөө мөрөн. За зайлшгүй ер нь 3 оноо болоод хувирцсандаа дашторч холын зай шидэлтэй хаадсан. Чингүн самраас бөмбөгийг авснаар тоглолт ингээд албан ёсоор өндөрлөө үзэгчтэй. 80-85 энэ тоглолтын яалагчаар SJFS баг байлаа. Ангстер төсөлтийн 1-р байраар гарах боломжоо хадгалж үлдсэн.